хай влог бүгдд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бүтэн сая өдөр өөртөө цаг гаргах влог маань эхэлж байна. За өнөөдөр юу тач гараад номын дэлгүүр орно гэж бодож байна. Номын дэлгүүр орчоод тэгээд кино театр орно гэж төлөвлөж байна. Бүтэн өдөр учраас жоохон оройтож сэрсэн. Тэгээд цайгаа орж хаад тэгээ гарах гэж байна. Гадаа нэг юм ирэх. Өнөөдөр аягаа гоё дулаах юм байна. Цагаар хасах нэ гэж байна. Гэтэ жоохон төвчрээд юм шиг. Сүхбаатарын талбай дээр явж байна. Өнтер ном авах гэж. Явж байна. Зя номын дэлгүүр рүү орох гэж. Шатаар нь өгсөж байна. Өгсөдөл за хаалгаар нь орлоо. За ингээд орлоо. За гүр нь хамгийн түрүүнд ороод мэрэгжлийнхээ байдаг номын хэсгүүд рүү явсан. За тэгээ зөндөө гоё номнууд байна уу. За тэгээд энэ дундаас энэ номыг сонгож авсан байгаа. За өөр номнууд аммаар санагдж байсан ч гэсэндээ энэ номыг л авъя гэж бодоод энэ номыг авахаар шийдсэн байгаа. За ингээ өөр номнуудаас хараад зя ингээд энэ ном аваад гарч байна. Аав нэг жишээ ном авчихлаа. За хадаатлахад айгу гоё өдөр байна. Хайлцыг ороод дуухан боллаа. Сая жоохон атлахад тийм нэг найзтай уулзаад явж байна. За хай. Зя найзтай уулзч Тэнгис кино театр руу орох гэж явж байна. Энэ одоо ганцаараа кино үзэн. Зарлаагүй захиа кино үзэхээр боллоо. Зя ингээд киноныхаа танхимд ороод суулаа. Ганцаараа кино үзэх жоох эвгүй санагдсан. За ингээд киногоо эхлэхийг хүлээгээд айгу чимээтэй байсан. За кино үзээд гараад ирчихсэн явж байна. Задлаагүй захидал тийм ч муу кино болов байна гэж хэлмээр дажгүй санагдлаа. За миний өнөөдрийн влог энэ хүрээд дуусч байна. Ганцаараа ирээд ганцаараа цагийг өнгөрүүлээд явах. Зарим талаараа хэцүү санагдсан кино театрт ганцаараа кино үзэх гэдэл дараагийн влогоор уулзцгаая. Баярлалаа.